Бол их чухал жалт байгаамаа. Үндсэн хуулийн нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр орж ирэх гэж байгаа чухал жалт. Ялангуяа бид нар энэ хот тосгоны асуудал 3 минутанд тогтоож өгнө ш. засаг захиргааны нэгжийн тусаг дэвсгэрийн нэгжийн асуудлыг маш тодорхой болгож өгөхгүй бол 92 оны үндсэн хуулинд бол бид нар нэлээд алдсан. Өнөөдрийн хүчин төгөлдөр байгаа үндсэн хуулиар бол нийслэл зөвхөн одоо хот байхаар байгаа. Хэрвээ энэ батлагдах юм бол миний ойлгож байгаагаар бол цаашдаа бид нар улсын болон орон нутгийн зэрэгэлдээ хот тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгоход их ахицтай хвшил гарна. Улбалаад цаашаага бид нар хот тосгоны зарим чиг үүргийг бол одоо засгийн газрын өргөн мэдүүлснээр их хурл шийдвэрлэнэ гэж байгаа. Энэ бол 21 аймагтаа 300 хэдэн сумтай байгаа өнөөгийн тогтолцоогоо ч өөрчлөх боломж эрх зүйн талаас үүснэ гэж харж байгаа юм. Тухайлбал манай одоо хар орон бол 10 гаруй мянган хүнтэй. Иргэдэн ч гэсэн хүмүүс ч гэсэн хар орон хот гэж нэрлэдэг. Монгол улсын эртний нийслэл иргэжил 800 жилийнх нь Эзэн Чингис хааны зарлиг гаргасны эзэнт гүрний нийслэл болсны 800 жил яваа болох гэж байна. Тийм учраас тухайлбал одоо хар орон шиг ийм 10 гаруй мянган хүнтэй зөвхөн сумдаа төдийгүй ойр явихаас сумдуудын эдийн засаг санхүү засаг захиргааны төв болж байрладаг ийм зүйлүүдийг бол хот гээд энийгээ дагаад тэр хувьсах зардал нь энийг дагаад тэр удирдлагын зардлыг олон зүйлүүдийг бид нар өөрчлөх зайлшгүй шаардлага уран гарч байгаа маа. 21 аймгийн төвийн сумууд байна. Эдгээр мөн одоо сум гэхэд бол 20-30 мянган хүнтэй. Энэ 21 аймгийг бол бид нар өнгөрсөн одоо 70 жилд бол 10 ихэр хот, цэцэрлэг хот, ховд хот гэж нэрлэдэг байсан. Энэ үшгээ цаашдаа нэрлэх ийм боломжийг бол энэ удаагийн үндсэн хуулийн өөрчлөлтөөр нээж өгч байгаа нь бол иргэдийн талархлыг их хүлээж байгаа. Тийм учраас иргэдийн энэ одоо хүсэн хүлээж байгаа улсын болон орон нутгийн зэрэгэлдээ хот тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгож өгөх чиглэлээр ялангуяа удирдлага зохион байгуулалтын чиглэлийг тодорхой болгож өгөх зайлшгүй шаардлага байна. Зөвхөн одоо манай хар орон гэхэд бол ойр хавийнх нь Аранга, Наадлын 3-4 сум, Өрөнгө аймгийн хойдлын сумдууд очдог. Сургуулийн хүүхдүүд эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээ авж байгаа байгууллагуудын зардлын ихэнх нь бол тухайн сумын оршин суугчид биш. Өөр одоо залгаа байгаа сумдын оршин суугчдад үйлчилждэг. Энийгээ дагаад манай эмнэлэг дээр сургууль дээр хувьсах зардлын асуудал, хөр мөнгөний асуудал үүсдэг. Тийм учраас энэ хот тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгож өгж байгаа энэ асуудлаа бол үндсэн хуулиндаа хийх нь зүйтэй. Ялангуяа энэ асуудлаар бид нар энэ удаа бол зориг гаргаад хийчих нь бол Монгол улсын хүн амын төвлөрөл ихсэж байгаа эдийн засаг санхүүгийн шинэ төвүүд бий болж байгаа суурьшлийн бүсүүд шинээр бий болж байгаа энэ цаг үед бол нийцнэ. Тийм учраас энэ одоо 57 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгтийн өөрчлөлт найруулж орж ирж байгаа засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгждэх улсын болон орон нутгийн зэрэгэлдээ хот тосгоны өөрөө удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоох. За хот тосгон засаг захиргаанд нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын царимжийг чиг үүргийг засгийн газар өргөн мэдүүлснээр улсыг хурал шийдвэрлэнэ гэсэн энэ заалтаар бол оруулж ирж зарим одоо нутгийн удирдлагын чиг үүргийг бол энэ хот тосгоны засаг захиргаанд шилжүүлэх энэ асуудлыг шийдэж өгөх нь бол маш одоо чухал заалт болж байгаа юм. Энийг дагаад бол би тэр хот тосгоны эрх зүйн байдлын хуульд ойр үед орж ирж бас өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна. Энийг дагаад 21 аймагтай биш Монгол улс магадгүй одоо мужлын системд энэ бүсийнхаа 5 бүстэй 10 хэдэн аймагтай 300 хэдэн сумтай биш 100 хэдэн сумтай болох ийм нөхцөл боломж гэсэн энүүгээр бүрдэнэ гэж харж байгаа. Ингэж бид нар илүү төвлөрж иж хүн ам төлөвлөж иж хүн амаа дагаж зах зээл нь бий болж иж энэ одоо 21-р зуунд хүн амын суурьшсан ийм одоо иргэншсэн ийм одоо соёл иргэншил ийм одоо амжиргааны нөхцөл ийм эдийн засгийн нөхцөл боломж бий болно. Тийм учраас гишүүдэгээ энэ одоо хот тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгож өгж байгаа энэ эрх зүйн үндсийг бий болгож өгж байгаа энэ заалтыг дэмжинэ гэж хүсэж байна. Баярлалаа.